За, сайн байцгаана уу? Монголчуудаа сайн байцгаана уу? Facebook-ыг үзэж байгаа эрхэм Монголын ард түмэн та бүхэнд энэ өдрийн мэнд. За, миний бие өнөөдөр ингээд чуулгандаа ирцэнд ороод байж байна. Чуулган болвол өнөөдөр бол 10 цагт чуулганд зарласан 31 хүн орсон. Одоо цаг бол та бүхэн ингээд цагаа харуулчих. Тэгээ яаж хардаг вэ? 10 цаг 50 минут болж. За тэгэхээр өнөөдөр ингээд олон өдөр ингээд хурал явагддаг бай. Ерөөсө төсвөө баталдаг бай. 11 сарын 15 төсөв батлах хэвээр одоо бидэнд энэ богино хугацаа болсон. Саяхан багш нар ажил хаяхад ямар асуудал ярьсныг та нар санаж байгаа. За энэ багш нарын ажил хаяад байвал оронд нь хүмүүс байгаа шүү гэдэг. За тэгэхээр би бас юу гэж үзээд байгааг бол энэ манай энэ 65-д хандаж хэлмээр байна. Ардын намын 65-д хандаж хэлмээр байна. Юу гэж хэлэх вэ гэхээр за сонгуулийн дагуу бол нэгээр гарсан хүмүүс маань энэ дотор сууж байна. Бас сонгогдсон боловч арай дийлээгүй хоёроор гарсан хүмүүс бас байгаа. Тэгэхээр манай 65 маань одоо 32, 33 болоод ингээд хуваагдсан. Хоорондоо үзэд тарж, үсэд наалдаж ажил маань ингээд гацаж, ард түмэн маань барьцаалагдаад байгаа учраас хөдөлмөрийн хууль эдэнд үйлчлүүлнэ. 65 хүмүүсийн хоёроор гарсан хүмүүсээ цуглуулъя. Цуглуулад эднийгээ хэрүүлхийгээд ингээд ажил хайчихаар нь оронд нь авчирж ирээ тэр хүмүүсийг суулгаж яа. Энийг та бүхэн дэмжиж байгаа бол энийг нэг сайн ард түмэнд шеэрлээд өгөөч. Аймагт одоо жишээлбэл Дундгуй аймагт бол Наранхүүгийн араас хоёроор гарсан байгаа да. Тэгээд одоо энэ тэр хүмүүсийг одоо жишээлбэл ажиллаа хийхгүй байна, хуралдаа суухгүй байна гэж арга бараад хэрэггүй шүү дээ. Хоёроор гарсан хүмүүсээ сайхан суулгаж ирээл хурлаа хийвэл ямар вэ гэсэн саналтай байна. За манай сайдаас би асууя. Би нэг ийм зарчмын санал тавиад байгаа маа. Сайдаа. Тий. Би юу гэж хэлж байгааг бол та нар маань одоо ингээд төсөв мөсвөө байнгын орооны эрс хүрэхгүй. Тийм учраас төсвийн байнгын орооны эрс хүрэхгүй бид нар өнөөдөр ингээд 31 болоод төсвөө баталж чадахгүй байна. Төсөв баталж чадахгүй гэдэг чинь эмч багш одоо энэ тэрэ нөхдүүд чинь эзүүднэ. За тийм учраас би одоо ард түмэндээ уриалдсан нэг чухал зүйл бол сонгуул явагдсан. Ард түмнээс сонгогдсон хүмүүс л ажил хийх ёстой. Тэгэхээр сонгуульд нэгээр гарсан хүн ажиллаа хийх ёстой гэсэн байдлаар тангараг үргэсэн нэгээр гарсан хүмүүс маань ажиллаа хийх ёстой гэсэн маягаар явдаг энэ жишгийг харилцаад түр ажлын байр гэдэг шиг нөхдүүд маань сайхан явж намынхаа даргыг сонго. Одоо ардын намын даргад үзэлцгээд өнөөдөр ах нар маань зодолж байгаа сураг байна. Зодолдох гэдэг нь одоо бодитоор гар хөлөөрөө би нэгэ зодож гин гэсэн үг биш. Одоо үзэл бодлоо уралдуулж байгаа байлгүй дээ. Хөрөл зүг сайд бол дарга болох уу? Сүүбат бол дарга болох уу? Санжин баярынхан болох уу? Мэгомбын их бол даргынхан болох уу гэж хоорондоо үзэл бодлоо сайхан нэгтруулж байгаа учраас хэрүүл зодооноо дуусгачаад ирж ажиллаа хийгээ. Тэдэндээ боломж олгоцгоё. Боломж олгохын тулд бид нар хамгийн түрүүний хийх арга бол хоёроор гарсан хүмүүсээ учирлаа таны тойрог дээр хоёроор гарсан хэн байдаг вэ? Эрдэнэ чимэг үлөө, Баян Сэлэнг үлөө. За тий. Эрдэнэ чимэг их ч одоо хөөрхий та нар маань Эрдэнэ чимэг чи ямар их өнөөдөр доош нь хийж нөгөө янз бүрийн юм хум гарчээлаа бичлэг. Хөөрхий энэ ордонд сууж исэн шүү дээ. Тий. Гэхдээ ах нартаа хэлээч ажиллаа хий гэж шахаач. Нөгөө нэг одоо буруутны дэргэд ухаант нь буруутай гихчээр та хэд минь ирсэн ч гэсэн ингээд одоо олон хоног боллоо. Тий. Тийм учраас энэ хоёроор гарсан ажиллаа хийж байгаа гэсэн хүмүүсийн эрцийг гаргаад төсвийн байнгын орооны хурлыг одоо өнөөдөр тасалмаар байгаа бол албан ёсоор хэлээд дасалчих хэрэгтэй. За дасалсныхан дараа түүний дараа хоёроор гарах байгаа хүмүүсээ бид нар оруулж ирж суулганаа. Энийг одоо манай нөгөө сонгуул Монголд өрсөлж исэн хүмүүс бид ажиллаа хийя гэдэг нөгөө нэг гарч ирээд хэвлээ урал мурал хийвэл одоо ажлын байр чинь сул чөлөөтэй байгаа шүү гэдгийг
албан ёсоор мэдэгдмээр байна. За. Таны хажууд байгаа хүн хэн гэдэг хүн суудаг байсан бэ? Яагаад байхгүй байгаа вэ? Хайцсан болоо? Өвдсөн болоо? Яасан болоо? Гадаад явсан баха. За. За энд нэг хүн гадаад явсан байх магадлалтай байна. Энэ хоёр хүн хайцсан болоо? Хэн гэдэг хоёр хүн байхгүй байна. Энэ хүн бол яг карта хийсэн байна. Энд нэг хоёр хүн алга. Хэн гэдэг хоёр хүн байхгүй байна. За хуульч манай одоо Монголын урдаа барьдаг Хөвсгөл аймгаас сонгогдсон Чимэд багшийн удмын нутгаас сонгогдсон гишүүн ажилдаа ирсэнд баярлалаа. За таны хажууд сууж байгаа энэ хүн хайчсан бол эрхэм үйлчээ. Өөрөөсөө. Тэгээ хууль ер нь хуульцсан утгаараа хүн ажиллаа таслаад ажилгүй болох тохиолдолд оронд нь хүн ажлын байранд нь ажлын агч буруу биш үстэй. Одоо ингэж одоо ингэхгүй бол нэрээ эрхэм гişүүдээ ажилдаа ирцгээе. 32 болчихлоо. Янз бүр төхөөрөмжтэй болсон шүү дээ. Одоо ажилдаа ирээч л гэд одоо бид нар ураад байна. Тий. Сайн байна уу? За, сонгон харахаа сонгогдсон. Манай ундраа гишүүн байна. За, ажилдаа ирсэн танд баяр хүргэе. Энэ сүүлийн үед ягаад энэ төсвийн байнгаар оролдохгүй байна? Ажлын ягаад хийхгүй байна? Бүгд ажлаа хийчихсэн да. 3-4 удаа ирж хүрсэнгүү, болсонгүү. Энэ төсвийн байнгын хороог хэн барьцаалаад байна? Барьцаалсан юм байхгүй бүгд ажлаа сайн хийж байна бас. Тэгээ төсвийн байнгын хороо чи огт хурлаа хийхгүй байна. Төсвийн байнгын хорон дээр тусгаж байна. Тойргийн асуудлыг ярьж байна. Төсвийн байнгаар өнөөдөр хуралдсангүй, өчигдөр хуралдсангүй. За тэр мэдсэнгүй хөө. Тийм үү. Би тэр байнгын хоронд байдгүй. Одоо яах вэ? Та тэгээд байгаагүй мөртлөө сая тэгээд гişүүдийн та тойргийн гişүүдийн юм тусгаж яах гэж байна. Одоо тэр төсвийн байнгын хорон дээр санал алхах гэсэн. За, Сүхбат гişүү ирсэн байна, сайн байна. Таны хажууд хэн байдаг юм бэ? Энэ таны хажууд хэн байдаг юм бэ? Энэ байхгүй нь. Тэ. За хөө ингээд яа дөө үз. Ард хүмүүс нэ 10 цагаас хойш ингээд бүтэн цаг суулаа. Би одоо бол 1 цагийн хооронд их юм хийх ёстой хүн шүү дээ. За сайн байна уу сайдаа? За X сайд нөгөө сонгогдсон сайд хоёр нэг ширээн дээр суудаг нь их гоё байна. Байгаль орчны сайд. Тий. За яагаад энэ төсвийн байнгаар оролдохгүй байгаа юм бол шалтгааныг тайлбарлаад өгөөч. Та нар хоорондоо зодтолтоод байгаа юм уу? Дарга нар хоорондоо албан тушаал удаацалтай байна уу? За тийм байхгүй. 19 гишүүдээс одоо 9 гишүүн суучаал гацаад байгаа сураг байна. Энд 32 байгаад байдаг. За одоо энэ ирэх байгаа хүмүүсийн оронд хүмүүсийг би одоо маргаашнаас эхэлж урайлаад ажлын байр за одоо ил тодор зарлах бодолтой байгаа шүү. Ил тодор зарлаад одоо албан ёсоор ингээд хоёроор гарсан хүмүүсийг бүртгэж авнаа. Тэгээд өрсөлдөө тэр хүмүүс манаас ажиллаа хий гэж хэлсэн. Манай намаас ч гэсэн хоёроор гарсан хүмүүс байдаг. Ийм одоо байдлаар ингэж хурлаа хийя дарга нараа. Ард түмнээ хүндэлцгээе. За одоо явж ардын намын төсвийн байнгын хорооноос очиж мэдээлэл авъя гэж бодож байна. Тэгэхгүй бол энэ бол бүр болохоо байлаа.